Хангайн бүсийн хурд 2026 уралдааны хурдан шандаста сонгомол дээд ангиллын уралдаанд шандас содох хүлэгмэрд гарааныхаа төхөөрөмжрөө ирэхэд 1 км гарan үлдэж байгаа харагдаж байна. За өнөөдрийн энэ уралдааны хурдан шандас сонгомол дээд ангиллын уралдаанд газар шигшигдэж ирсэн 50 хурдан ажнаа бүрдгүүлсэн гарааныхаа зурхаараа мордоод явж байгааг харуулж байна. Төв аймгийн Морнуур сумын уяач Мөнх төмрийн сайн заягийн хөө сайн заягийн одоо хурдан Яган баруурайг сайн заягийн Сүхбаатар уяач сойлгонд харуулсан мордож байгаад ардын хувьсгалын 104 жилийн Монгол улсын үндэсний их баяр наадамд өнгөрсөн жил Түрүү магнайт урдасан Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэ цэцгийн Бямбсхийн төрийн халдсан гэдэг мордоод явж байгаа харагдаж байна. За мөн энэ жилийн ардын хувьсгалын 105 жилийн үндэсний их баяр наадмын сонгомол дээд ангиллын уралдаанд төрүүлсэн Төв аймгийн Алтан булаг сумын уяач Ганцүхийн Атбаатарын хуйлгаан халдсан газрыг мордоод явж байгаа харагдаж байна. За яг энэ цаг мөчид одоо хүчит өхөн барилдааны 5-ын даваа одоо сонгомол дээд ангиллын уралдаантай давтсан төв цэнгэлт хүрээлэнд эхлэж байгаа харагдаж байна. За энэ 33 номертай сайхан алтар газрыг мордож байгаа. Энэ бол Архангай аймгийн Эрдэнэ улгын сумын уяач Нямринчингийн Мөнхөтийн өсгий цагаан алтар газрыг аймгийн алтарт уяач Батсайхны дорж үйсэн мордож байгаа харагдаж байна. Хүчит өхөн барилдааны 5-ын даваанд улсын нархан авраг Батсүр, улсын арцаг төрөөгийн баасан хүүг, улсын арслан Цэдвийн сод номдорж улсын зан жаргал баярыг, улсын арслан их төгсгийн оюун болд, улсын зан алтан соожийг, улсын арслан Батмагнай, улсын арцаг ган хуйгийг, Өвөр Хангай аймгийн Харьяат улсын арслан Сэдэн судмын Бямботхон, улсын зан анарыг, улсын гард Мөнх төрийн тав гэрэл, улсын арцаг оюун Баатрын мөнх эрднийг, улсын зан хөдөр болго, улсын зан лав сүрэнгийн их саруулыг амлж, улсын зан Сүхбаатарын Сүхбат, улсын арцаг Батсүхийн зөрөгтэй Батар нарыг хэн ч хамдалгүй 5-ын даваанд тунжээ. За ингээд Орхон аймгийн Эрдэнэ хотод болж байгаа Эрдэнэ хот үүсгэн байгуулагчны 50 жилийн оёнх баяр наадмын хүчит өхөн барилдааны 5-ын даваа эхлэлтэй зэрэгцэн Хангайн бүсийн хурд 2026 уралдааны хурдан шандас түлэгмэрдийн уралдаан сонгомол дээд ангиллын уралдаанаар инхүү отогдож хурдан шандас сонгомол дээд ангиллын уралдаанд Архангай аймгийн Тариалт сумын уяач Дав сүмбэрлийн мөнхөрдийн учруулж байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нүүдэлчин группийн захирал Шүгүртийн тамсруугийн ягаан халдсан мордож байна. Өвөр Хангай аймгийн Арваа хайр хотод 2025 он зохион байгуулсан өндөр гэгэний мэндэлцсний мэлмигээсний 390 жилийн оёнх баяр наадмын өнгөрсөн жил айраг турдаас ягаан халдсан байна. За хуйлгаан халдсан газрыг энд одоо мордоод явж байна. Тайван шиг нэлээд тогтуухан шиг болцсон байгаа юм байна. Дахиад төрүүлэх гээд байгаа юм болоо да. Ер нь өнөөдрийн баяр наадмын их л тайван одоо нүдэн одоо ер нь нэлээд тунгалагдсан их тайванхан байгаа байна. За энэ өдрийн баяр наадам ингээд 2 дахь төрүүлэх үү. Төрийн халдсан мөр одоо өнөөдрийн баяр наадамд бас л одоо дан уяагаар улсынхан баяр наадмыг өндсөн энэ жилийн наадамд одоо мордож байгаа харагдаж байна. Ард яваа энэ загсан тамхтай зээрд мөртөө хүүхэд хөдөлж байгаа халдсан мөр бол Төв аймгийн Морнуур сумын уяач Цэрэн долгорын наран гэрлийн унган атуу Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэ цэцгийн Бямбсхийн төрийн халдсан гэдэг мөр энд одоо мордоод явж байна. За өнөөдрийн баяр наадмын сонгомол ангиллын уралдаан, дээд ангиллын уралдаан, шир бүхэн уралдаан болондоо 18 номертэй мордсон Булган аймгийн Баян ах цумын Даваа сүрэнгийн нэмсрэнгийн хурдан хармарыг Алтан шагаан мөнх хөргөлгөдөг хүүхэд унсан 18 номертэй мордсон байна. За хурдан шандас түлэгмэрдийн уралдаанд Ховд аймгийн Булган сумын уяач Шилгийн их жаргалын хурдан хайрмар 54 номертэй мордсон байгаа харагдаж байна. Ням 50-гийн Эрдэнэ далай уяачийн ууч хурлуулж байгаа. За ардын хувьсгалын 105 жилийн үндэсний их баяр наадамд айргийн 5 дур тосон Өвөр Хангай аймгийн Уянг сумын уяач Даваа Нургийн Баатрын хурдан халдсан мөр мордсон байна. За энэ халдсан мөр бол Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт уяач Дондвын Пөрөвдөрж гэдэг хүний одоо унган атуу хурдан мороо өнгөрсөн жил улсын баяр наадам Увс аймгийн 100 жилийн оёнх баяр наадамд 10 дотор хурлаад өнөө жил улсын баяр наадамд айргийн 5 дур тосон мөр мордоод явж байгаа харагдаж байна. За сонгомол дээд ангиллын уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээр тулж ирээд мордыг одоо сайхан алхуулад барайны зурхаан араар одоо оруулах нь байна. За хурдан шандаста хүлэг мордын уралдаан сонгомол дээд ангиллын уралдаанаар инхүү үргэлжлэн явагдаж байна. За улс аймгийн алдар цолтой 256 бүхэн барилдаан бол үнэхээр шансаатай барилдаан бол улсын баяр наадмын дунд чүүгийн 16 төлдөг бөхчүүд өнөөдөр ер нь бараг бүгд чухал үлдсэн байгаа харагдаж байна шүү. Улсын авраг Батсүр, улсын арслан сод номдорж, улсын арслан оюун бод, улсын арслан Батмагнай, улсын арслан Бямботхон, улсын гард лав гэрэл, улсын зан хөдөр болго, улсын зан Сүхбат, улсын арцаг төрөөгийн баасан хүү жаргал баяр зан Алтан цоож зан
За улсын харцаг Ганбаатарын ан хуйг ховдын болгоны улсын зан доржийн анар улсын харцаг Оюнбаатарын мөнхөрдөн улсын зан Лав сүрэнгийн инг сарвал улсын харцаг бат Сүхэн Зоригт Баатар нарын 16 хүчтэн дунд шүүгийн 16-ад одоо 5-ын даваанд гарч барилдахаар болсон байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын сонгомол ангиллын уралдаан одоо сайхан уралдаан болох байх. За Хэнти аймгийн Дадал сумын байс Батүлзийн ориглын одоо хурдан хээр үрээ мордсон байна. Та төрийн халдсанмар бол одоо эзэн уяа цолигдсон. Увс аймгийн Дэс сумын байс Матвин Хүрлбаатарын төрийн халдсан гэдэг нь бол Төв аймгийн Заамар сумын байс Эрдэнэ цэцгийн Бямбас үг гэдэг хүн авч инжил одоо Монголын хурдан морины уралдааны ертөнцид бас морийг одоо сайхан үнэлж байгаа залуучуудын нэг нь бол одоо яахаргүй муу юм аа. Өнөөдөр одоо төрийн халдсан морь Хангайн бүсийн хурд уралдаанд одоо мордуулж байна. Өнөөдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан зүүн бүсийн хурд уралдаанд хурдан бороо зараг нь айргийн 3 хурдалж байгаа харагдсан. Баяр наадмын хурдан шандас сонгомол дээд ангиллын уралдаанд нийт бүртгэл одоо 50 адуу бүртгүүлсэн юм байна өнөөдөр. За 48 хурдан ажнаа бүртгүүлээд бүгд мордсон юм байна. 48 хурдан адуу бүртгүүлээд бордоод 18-50ч гээд одоо нийтдээ ингээд гарааны хад хөрөмжөнд ирж байгааг харуулж байна. За өнөөдрийн отхон насны уралдаан НТV телевизийн уран бүтээлч хамт олон инхүү та бүхэндээ Орхон аймгийн Эрдэнэ хотоос Хангайн бүсийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг 3 өдрийн турш шууд дамжуулан үзүүлж хамгийн отхон насны уралдаан инхүү гарааныхаа төхөөрөмжөндөө ирж байгаа харагдаж байна. За бүхий барилдааныг та бүхэн энэ спорт сувгаар одоо үзэн сонирхоорой. За өнөөдөр бол одоо үнэхээр ширүүхэн уралдаан болноо. За өнгөний морд улсын баяр наадмын айргийн одоо 2 одоо өнгөрсөн жилийн улсын баяр наадмын сонгомол дээдийн төрөө мөр одоо ирсэн байгаа харагдаж байна. За 49 номертой сайхан зээрдмөр мордсон байгаа байна. Энэ Цэвэгживийн сумын явзрын зээрдмөр Орхон аймгийн Баян өндөр сумын байс Цэвэгживийн сумын явзрын хурдан хүрэн зээрдмөрийг нийслэлийн алдарт байс Батаагийн ан эрдэнэ уясуулганд харуулсан энэ хамгийн наадалд одоо явж байна. За ингээд араар нь тойроод одоо хэдүүлээ цааталтан гарья. За сонгомол дээд ангиллын уралдаанд шандас сорих 48 хурдан ажнаа гарааны хад хөрөмжөн дээр ирлээ. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа Орхон аймгийн Эрдэнэ хотод зохион байгуулагдаж байгаа Хангайн бүсийн урд 2026 уралдааны отхон уралдаан болох сонгомол дээд ангиллын уралдааныг НТV телевизийн уран бүтээлч хамт олон та бүхэндээ Монгол их орон даяар шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болсон энэхүү хурдан шандас сонгомол дээд ангиллын уралдаан гарааныхаа зурхарын араар орж иж байгаа харагдаж байна. За мордыг бол одоо сайхан араар нь оруулаад игнүүлээд тэгээд одоо эргүүлж байгаа.
За хурдан шиндас сонгомол дэд ангиллын уралдаан өнөөдөр гарааныхаа төхөөрөмжөн дээрээс одоо ирэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. За мордыг бол одоо сайхан гарааны төхөөрөмжний араар одоо бүтэн оруулаад игнүүлээд тавиачдыг одоо хоош нь гаргаж аваад ингээд одоо морд гарааныхаа зурхаа дээрээс эргэж байгаа. За ирэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. Уухай Орхон аймгийн Эрдэнэт дотор зохион байгуулагдаж байгаа Хангайн бүсийн хурд 2026 уралдааны хурдан шиндас сонгомол дэд ангиллын уралдаан гарааныхаа зурхаа дээрээс эргэж Төв аймгийн Заамар шумын харьяат аймгийн алдарт байж Эрдэнэ цэцгийн Мямбас бүхний төрийн халдсамар өнөөдөр наад үзүүрийг аваад гарч ирсэн бол цаад үзүүрийг Арангаа аймгийн харьяат улсын алдарт байж Шарвжинцэн Бадамжунаагийн үе чурлуулж байгаа Өвөр Хангай аймгийн Уян сумын уяас Даваан Рувын Ганбаатарын хурдан халдсамар өнөөдрийн сонгомол дэд ангиллын уралдааны өнгөн дээр гарч ирсэн байна. Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн алдарт байж Шилгийн Хэрмөр сонгомол дэд ангиллын уралдааны мөн үзүүр дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан шиндас сонгомол дэд ангиллын уралдааны хамгийн наадлаар нь гарч ирсэн зэр талцмөр Төв аймгийн Борнуур сумын уяас Цэрэн долгорын наран гэрлийн унган адуу Төв аймгийн Заамар сумын уяас Эрдэнэ цэцгийн Мямбас бүхний хурдан халдсамороо 2024 оны улсын баяр наадмын түрүү морь байгаа. За өнөөдрийн баяр наадманд 59 номерт өмөрцөн сайхан мөр одоо аман үзүүн дээр гарч ирсэн байгаа. За энэ бол одоо 69 номертой сайхан мөр аман үзүүн дээр гараад ирсэн байна. 3 дээр нь Ховд аймгийн Булган сумын уяас Шилгийн их жаргалын одоо хурдан Хэрмөр гарч ирсэн байна. За аман үзүүн дээр гараад ирсэн Хэрмөр бол энэ Мандахын Баттурын хурдан мөр хаа Баян Хонгор аймгийн Баян Цагаан сумын харьяат аймгийн алдарт уяас Мандахын Баттурын хурдан мөр одоо өнөөдөр сонгомол дэд ангиллын уралдааны үзүүрийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Завхан аймгийн Завхан Мандас сумын харьяат улсын алдарт уяас Цэрэн дөржийн мөнхүйгийн хурдан халдсамар сонгомол дэд ангиллын уралдааны аман үзүүн дээр гарч ирсэн бол Төв аймгийн Заамар сумын уяас Эрдэнэ цэцгийн Мямбас бүхний төрийн халдсамар хөдлөөд гарч ирсэн байна. Монгол улсын додмондоо яж мөнх хөтлийн Цэрэн жив үйсэн аман үзүүн дээр нь байгаа халдсамар бол Завхан аймгийн Завхан Мандас сумын харьяат улсын алдарт уяас Цэрэн дөржийн мөнхүйгийн хурдан халдсамар айргийн 3 дахь Баян Хонгор аймгийн Баян Цагаан сумын харьяат аймгийн алдарт уяас Мандахын Баттурын хурдан мормор 4 дээр Ховд аймгийн Булган сумын уяас Шилгийн их жаргалын хурдан Хэрмөр айргийн 5 дээр Өвөр Хангай аймгийн Уян сумын уяас Даваан Рувын Ганбаатарын халдсамар. За энэ бол Хөвсгөл аймгийн Алт сумын аймгийн алдарт уяас Дондвын бүрөвдөржин унган адуу наадлаар нь Булган аймгийн Булган сумын уяас Баатар чулууны гүн цамбуугийн хурдан Саран зузаа тамхтай сайхан хүрэн газраг наадлаар нь орж ирсэн байна. За өнөөдрийн баяр наадмын сонгомол дэд ангиллын уралдааны үзүүрийн хэдэж одоо ширүү хүн байгаа харагдаж байна. Орхон аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдарт уяас Хишиг сүрэнгийн баяр сайхны унган 24 оны энд улсын улсын бүсийн хурд уралдаан дундад 10 дурдж байсан хурдан хүрэн газраг ногоон хувцастай хүүхэдтэй 10-аар гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын сонгомол дэд ангиллын уралдааныг төрийн халдсамар хөтөлсөн. За аман үзүүн дээр нь Цэрэн дөржийн мөнхүйгийн хурдан халдсамар 3 дээр Мандахын Баттурын мормор бол Баян Хонгор аймгийн Баян Цагаан сумын 100 жилийн ойг баяр наадманд төрүүлсэн. Өнгөрсний улсын бүсийн наадмын 10 дотор хурдсан баг Шилгийн их жаргалын Хэрмөр одоо буруу талд нь айргийн 4 дээр улаан цавцтай хүүхэдтэй. За наадлаар нь Булган аймгийн Булган сумын харьяат аймгийн алдарт уяас Баатар чулууны гүн цамбуугийн хурдан хүрэн газраг айргийн 5-ын хамгийн наадуу зуурт нь гарч ирсэн байна. За жаахан аршаа суугаад дараахан мөрдийг сайхан аруулаа тогтож байгаарай. За энэ улсын баяр наадмын сонгомол дэд ангиллын уралдаанд 5 турталсан Өвөр Хангай аймгийн Уян сумын уяас Даваан Рувын Ганбаатарын хурдан халдсамарын хамгийн наадад гарч ирсэн бол 20 номертой мордсон Улаанбаатарын сонгон хайрхан дүүргийн уяас Хүрэн сүрэнгийн Баттулгын хурдан зайлбар үзүүрийн 5 морины 4 морины ард дээр 5 морины ард дээр 6 дээр гараад ирсэн байна. Улаанбаатарын сонгон хайрхан дүүргийн уяас Хүрэн сүрэнгийн Баттулгын одоо сайхан том зээлбар гараад ирсэн бол хамгийн задлаар нь Төв аймгийн Баян Дэлгэр сумын уяас Төмөр Батын Чадраа болын одоо хурдан зээл талцсан үрэг Хаян Ирвагийн Гамболд уяас юусэн дээр хамгийн задлаар нь байна. За хувилгын алдсан газар өнөөдөр үзүүрийн 7-8 дээр ирээд нийлж байгаа харагдаж байна. Төв аймгийн Алтан Булган сумын харьяат аймгийн алдарт уяас Гансүхийн Адбаатарын хувилган алдсан гэдэг газар хурдан шиндас сонгомол дэд ангиллын уралдааны 7-8-аар гараад ирсэн бол түүний ард дээр нь гарч ирсэн улбар цээж нэмнэтэй 44 номертой мордсон Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул Пэрэлдэ мөнхөөр сам бүхийн одоо олон улсын хэмжээний мастер Пэрэлдэ мөнхөөрийн хурдан зээр дазрагыг эн хамгаалангийн болдорт нь яаж байсаалганд харуулсан 44 номертой халтар газраг нь тэр дунд талд гараад ирсэн байгаа харагдаж байна. За хурдан шиндас сонгомол дэд ангиллын уралдааны үзүүрийн хэд одоо сайхан цуурайхан гараад ирсэн 4 номертой ногоон хувцастай хүүхэдтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Батцгүй Мянган-Баатарын хурдан зандан хүрэн үрэг Хишиг сүрэнгийн баяр сайхан алдарт байсан 6-7 дээр очиод нийлж байгаа харагдаж байна.
За тогтож угаарай. Төв аймгийн Морнуур сумын уяас мөнгө төмрийн сайн сайгийн хурдан мормор энэ наадтанд гараад ирсэн бол түүний урд талаар Хинтээ аймгийн Дадал сумын уяас Батүлжийн оргилын одоо хурдан Халтармар гараад ирсэн байна. Түүний урд талаар Цагаан шар хувцастай хүүхэдтэй 13 номертой мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Бямс хөрөнгөний баяр магнагийн хурдан хуулмарыг Вандрагчин мэлэгдэмэр тотмандаа ясалгын тааруулсан энэ хуулмар уршилж харагдаж байна. За энэ бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын Бямс хөрөнгөний баяр магнагийн хурдан хуулмар юм байгаамаа. Хамгийн надлаар 3 нүдний чанаман дамгтай мордсон Орхон аймгийн Баян өндөр сумын Нүгэр сүрэнгийн ишиг болдын хурдан хүрмөр өнөөдрийг сонгуультай тангилын уралдааны үзүүрлүүгээ уршиж байгаа харагдаж байна. 75 номертой мордсон тэр дунд талд ороод ирсэн Орхон аймгийн Баян өндөр сумын Инх хамгаалангийн мөнгө төрийн хурдан хүрэн халдсамаар орж ирсэн байна. За наадаар цагаан цэгэр хувцастай хүүхэдтэй Архангай аймгийн Эрдэнэ улгын сумын Нямарнчингийн мөнгө хотын хурдан алтар азаргийг Бацаагны дөрж байсан хамгийн наадалд нь гарч иржээ. За Булган аймгийн Хутаг өндөр сумын уяас Ахиавын бүр баатрын хурдан шараа хэрмэр Булган аймгийн Хутаг өндөр сумын уяас Шижир баатрын даваа жамцсан хэрмэр хоёрын дунд талд оршилж байгаа харагдаж байна. За Шижир баатрын даваа жамцсан хэрмэр Булган аймгийн Хутаг өндөр сумын харьяат Батбаярын арын өрдний хурдан ногоомор 2 жилийн өмнө энд болсон улсын бүсийн хурд уралдаанд одоо аман үзүүнд хурдалж байсан мөр өнөөдөр дээг хүрхэн гараад ирсэн бол энэ хамгийн наадалд байгаа 51 номертой Булган аймгийн Хутаг өндөр сумын Шижир баатрын даваа жимцээ хурдан хэрмэр шар хэрмэрний наадалд гараад ирсэн байна. За урд талд нь байгаа саран төвчөртэй бойлон намагтай Төв аймгийн Морнуур сумын мөнгө төмрийн сайн зайгийн хурдан мормор гараад ирсэн бол түүний урд талдаар Цэвэгживийн сумын явцрын хурдан хөрөмөр байна. Орхон аймгийн Баян өндөр сумын за жаахан уршлаад үзүүрийнхаа хэдээ зэрэгсэн ёо. Тэр хамгийн задал чар цагаан хувцастай хүүхэдтэй Баяр магна Эрдэнэ хурдан хул азар гарч ирсэн байна. Энэ шар цамцтай хүүхэдтэй цагаан одоо номертой Орхон аймгийн Яраглан сумын аймгийн алдарт байж Баяр магна Эрдэнэ баатрын хурдан хул азарг байгаа харагдаж байна. За үзүүрийнхээ хэдтэй очиж зэрэгсэе та өнөөдрийн баяр наадмын 72 номертой мордсон энэ дунд талд ороод ирсэн байгаа. Сайхан хэрэг тунаг гарч ирсэн байгаа харагдаж байна. За үзүүр дүүгээ жаахан шахаад угаарай. Хурдан жинэн сонгомол ангиллын уралдаанд 10 номертой мордсон Скватра аймгийн Эрдэнэ цагаан сумын уяас 5 сүрэнгийн очир сүхий хурдан ягаамар байна. Архангай аймгийн Хотон сумын уяас 5 сүрэнгийн очир сүхий хурдан ягаамар байна. За үзүүрийнхээ хэдтэй зэрэгсэе. Хурдан жинэн сонгомол ангиллын уралдааны үзүүрийн хэдийг одоо манай зургаачин дуранд харуулж байна. Төв аймгийн Заамар сумын харьяа аймгийн алдарт уяас Эрдэнэ засгийн Бямс сүхийн төрийн халдсамар өнөөдрийн баяр наадмын сонгомол ангиллын уралдааныг нүүрлээд гарч ирсэн бол аман үзүүн дээр нь Булган аймгийн Булган сумын уяас Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн газраг аман үзүүн дээр нь байна. Буян нэмхийн Скватар яаж байсан буян нэмхийн Соддом дорж гэж 12 настай хүүхэд унсан аймгийн алдарт уяас Булган хангай хурд морин спорт уяастай холбооны тэргүүн Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн газраг аман үзүүн дээр гарч ирсэн байна. За аршаа жаахан суугаад харуулаад байя. За тэр 4-5 ядуунуудаа зэрэгцээрээ Орхон аймгийн Баян өндөр сумын Бацгүй Мянган-Баатрын хурдан зандан хүрэн газраг гэдэг одоо энэ бол одоо хурдан газаргаа төрсөн анх нь одоо өнөө Бацаахны ган тулгын хурдан хэрмөрөө тэрний төрсөн одоо сайхан зандан хүрэн газраг айргийн 3-4 дээр гараад ирсэн бол 38 номертой хатагтай хүрэн газар 3 дээр ороод ирсэн байгаа харагдаж байна. За хурдан шиндэ сонгомол ангиллын уралдаанд 3 дээр гараад ирсэн Төв аймгийн Баян дэлгэр сумын уяас Төмөр хотын чадрын авлын хурдан зэр талцсан газаргыг Хаян Хэрвагийн амболд уяаш байсан өнөөдөр айргийн 3 дээр гарч ирсэн байна. Энэ жил их гүн нүрэнтэй хурд уралдаанд айргийн давдууртасан Хинтээ аймгийн Сэгэрмандас сумын Хаян Хэрвагийн амболдын уйсан Төв аймгийн Баян дэлгэр сумын уяас Төмөр хотын чадрын авлын хурдан хүрэн газарг айргийн 3 дээр гараад ирсэн байна. За 4 дээр нь бол одоо Зандан хүрэн айргийн давтар сайхан хээр одоо очоод нийлээ. За 6 дээр Мандахын Баттурын одоо хурдан мормор 6 дээр гараад ирсэн бол тэр задгаа дэлтэй сайхан хээр одоо айргийн 4 5 дээр очоод нийлсэн. Хөвсгөл аймгийн 10 удаг сумын уяас Дорж сүрэнгийн отгон бэлгийн хурдан хээр азаргыг соёолон газраг өнөөдөр Хөвсгөл аймгийн 10 удаг сумын уяас Дорж сүрэнгийн отгон бэлгийн хурдан хээр азарг айргийн 4 дээр юм байна. За 44 номертой мордсон хамгийн буруу талаар нь ява Инх хамгаалангийн болдортны уйж хурлуулж байгаа Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул суман халдсан адуу хуржуулгын газрын захирал Перэлдэ мөнх хоёрын хурдан хар халтар одоо 5 дээр орж ирж байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан шондоо сонгомол ангиллын уралдааны үзүүрийн мөрдөж одоо сайхан хурдан байгаа харагдаж багч вэ. За хуйлгаан халдсан газраг нэг 10 хэдээр арай жаахан дүнсгэр дүүхэн яваад байна. Өнөөдөр бол зөөргүүл байна да. Ер нь үзүүр дээр ер нь очих байх шүү. За ингээ жаахан дөхөөд угаарай. Хурдан шондоо сонгомол ангиллын уралдааны дунд талд нь ява Баян Онгор аймгийн Баян цагаан сумын уяас Мандахын Баттурын одоо хурдан бор үрээний буруу талд нь ява сайхан зээрдмөр. За 3 нүдний чанаман намагтай 20 номертой сайхан зээрдмөрүүд энэ Улаанбаатар хотын хан сонгон найрхан дүүргийн уяас Пүрэв сүрэнгийн Баттулгын хурдан зээрдмөр 10 дээр яваад байгаа. За Зул Цадрааг одоо бөөнд дүүхэн эхний хэдэл одоо жаахан холгороо явцсан байгаа. 43 номертой сайхан зээрдмөр 4-5 руу орж ирлээ. Өвөр хангай аймгийн Төгрөг сумын уугуул Бацаахны даваадоржийн одоо хурдан зээрдүрэ гэж 43 номертой бүрдгүүлсэн юм байна. Зээрдмөр Бацаахны даваадоржийн зээрдмөр Өвөр хангай аймгийн уяач
Төгрөг сумын уяас бацаахны даваад орчин зэрдмэр хурдан сонгомлон ангиллын уралдааны 4-5 дараа гарч ирсэн. За жаахан ортой дугаараа. Хурдан чандас сонгомлон ангиллын уралдаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нүүдэлчин группийн цагаарч хүртэл хамсрынгийн морморын надтай явж байгаа харагдаж байна. За сайхан тогтоо дугаараа. 49 номертой мөрдсөн хамгийн наадлын зэрдмэр 20 гарнатаар яваа Цэвэгживийн сумын явцрын хурдан зэрдмэр Орхон аймгийн Баян өндөр сумын уяас. За цаад талдан цагаан цагаар өвчтэй хүүхэдтэй Аранга аймгийн Эрдэнэ улгын сумын уяас. Нямран чингийн мөнгө хотын мэлвсэн харагддаг газар өнөөдөр сонгомлон ангиллын уралдааны үзүүрлөө өршилж байна. За наад талд нь Төв аймгийн Баян сумын Борнуур сумын уяас мөнх төвний сайн зайгийн хурдан морморны урд талаар засмал дэлтэй саарлалт дуу яваа. Энэ саарламар бол Орхон аймгийн Жаргалан сумын Монгол улсын алдарт уяас Хишиг сүрэнгийн баяр сайхны хурдан саарламар байна. Түүний урд тал дээр нь шар хувцастай хүүхэд Бям сүрэнгийн баяр магнагийн хурдан хулмар байна. Андрагчин мэлэг дэмбэрэл тод мандагийн ууж хурдуулж байгаа Бям сүрэнгийн баяр магнагийн хулмар. За энэ жилийн одоо Жавчин чиргийн хурд уралдаанд одоо түрүү магнат урдалсан мөр байх шүү. Хавар Бям сүрэнгийн баяр магнагийн хулмар тэрэл юм болоо да. За түүний урд талдаар нь ганцаараа яваа энэ сайхан хар ногоомор бол Булган аймгийн Утаг өндөр сумын уяас Батбаярын хариу эрдний ногоомор Увс аймгийн Өлгөө сумын аймгийн алдарт уяас Тавгийн даваа нэмийн унган атуу. За Булган аймаг төрүүлсэн Алтарган наадан төрүүлсэн улсын бүсэд аман үзүүлсэн мөр сая улсын баяр наадан 7 турлаа давхруу ягаар хийж байгаа. За урьшлаа дугаараа. Орхон аймгийн Жаргалан сумын уяас Хишиг сүрэнгийн баяр сайхны уйсан Бацгүй Мянган зандаа хүрээ хазраг нь тод ногоон хувцастай хар ногоон хувцастай хүүхэдтэй. За урд дээр нь хувилгаан халдсан газраг үндсэндээ нэг 12 дээр орж ирж байгаа харагдаж байна. Төв аймгийн Алтан булган сумын уяас Ганц сүхийн Атбаатарын хувилгаан халдсан газраг өнөөдрийн баяр наадам сонгомлон ангиллын уралдааны 12 дээр 24 номертой Дорж сүрэнгийн Отгон булгийн хурдан хээр хазраг Хөвсгөл аймгийн Аравлаг сумаас мордсон үзүүрийн 10-ын дунд тад байгаа задгаа дэлтэй хээр хазраг юм байгаа. За үзүүр лүгээ урьшлаад байя. Өнөөдрийн баяр наадмын сонгомлон ангиллын уралдааныг Төв аймгийн Заамар сумын уяас Эрдэнэ засгийн Бямбсхийн төрийн халдсан мөр хөтөлсөн байна. Булган аймгийн Урбан булган сумын уяас Булган аймгийн Булган сумын уугуул аймгийн алдарт уяас Баатар чулууны хүнд самбуугийн хурдан хүрэн газар аман үзүүн дээр гараад ирсэн бол Аяргийн 3 дээр Булган аймгийн Утаг өндөр сумын харьяат аймгийн алдарт уяас Ахиавын Бүрэг Баатарын одоо хурдан хүрэн алзан мөр их насны сонгомлт ангиллын уралдааны 3 дээр гарч ирсэн байгаа харагдлаа. Аяргийн 4 дээр байгаа энэ Өвөрхангай аймгийн Дөрөг сумын уяас Бацаахны даваад оржийн хурдан зайрдмар хурдан чандас сонгомлон ангиллын уралдааны 4 дээр Өвөрхангай аймгийн Уян сумын Даваандрын Баатарын хурдан халдсан мөр Аяргийн 5 дээр байгаа харагдаж байна. За ерөн сонгомлон ангиллын уралдааны үзүүрийн мордож ерөн тун хурдан байгаа байна. За бас л нэг 47-8-тай яваад байгаа харагдаж байна шүү. За Аяргийн 3 дээр байгаа сайхан хүрэн атуу бол Булган аймгийн Утаг өндөр сумын аймгийн алдарт уяас Сунамдоржийн Ахиавын хөө Бүрэг Баатарын хурдан хүрэн халдсан мөр 3 дээр байгаа. За Аяргийн 5-ын алдарт дээр мөн Булган аймгийн Утаг өндөр сумын уяас Шижир Баатарын даваа жамцын хурдан хэрмэр 51 номертой мордсон тарихныхаа хэдийн хамгийн надлаар гарч ирсэн байна. За энэ Баасан батын Алтан багна гэдэг хүүхэд унсан сая Булган аймгийн Утаг өндөр сумын баяр наадам түрүү магнат урдалсан хурдан атуу өнөөдөр нэлээд дээгүүр гараад ирсэн бод Аранга аймгийн Цэцэрлэг сумын уяас Тэрнлээ мөнх хоёрын хурдан хараацраг тэр үзүүрийн хэдийн 7-гийн буруу тал 44 номертой хувилгаан халдсан 8 руу орж ирлээ 9 рүү орж ирж байгаа харагдаж байна. За хувилгаан халдсан газраг өнөөдөр бол одоо нэг 7 км 809 км шахуу 8 км шахуу яваад үзүүрийн 9 дээр орж ирж байгаа бол Булган аймгийн Утаг өндөр сумын харьяат аймгийн алдарт уяас Монгол улсын авиа тамирчин Батбаярын хариу эрдний хурдан ногоомор энэ орж ирж байгаа харагдаж байна. За Батбаярын хариу эрдний ногоомор Шижир Баатарын даваа жамцын хурдан хэрмэр Ахиавын Бүрэг Баатарын хурдан хүрээ халдсан мөр 3 бол нэг галын уяан дээрээс нэг уяачийн уяж чорлуулж байгаа 3 атуу өнөөдөр мордсон байгаа харагдаж байна. За тэр цаашаа явж байхдаа 53 номертой хүрэн газраг сайхан газраг байна гэж сэллүү. За энэ нь Булган аймгийн Булган сумын уяас Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн газраг нүүрлээд гараад ирсэн урьдлаад байгаа. За ингээд 10 номертой сайхан загалмар уршаа явчлаа. Аранга аймгийн Утан сумын уяас Хав сүрэнгийн очир сүхийн хурдан загалмар 10 дээр очиод нийлсэн байна. 67 номертой мордсон Хинти аймгийн Дадал сумын уяас Батулсын оргилын хурдан хэрүүрээ наад талд нь гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ өдрийн баяр наадмын сонгомлон ангиллын уралдааны үзүүрийн 10 татууны ард талдаар хамгаалтын цагаан дуулахтай шатсамстай хүүхэд улсын сайхан засмал дэлтэй бормор бол Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн алдарт уяас мөнх төвний сайн зайгийн хурдан бормор өнгөрсөн жил сонгон хайрхны хурд уралдаанд айраг турталж байсан бормор байна. За энэ бол Төв аймгийн Цээл суманд 2024 онд болсон аймгийн бүсийн хурд уралдаанд мөн айраг турталсан мөрөө. За ингээд Өвөрхангай аймгийн Уян сумын уяас Даваандрын Баатарын хойд хоёрын мэлвсэн зээл талцсан мөр үзүүрийн 6-гийн ард дээр 7 дээр гараад ирсэн байна. Шарав жамцын батамжууна үйсэн энэ жил улсын баяр наадамд одоо Аяргийн 5 дурталсан Чимд Давтангийн Буян Бат гэдэг хүүхэд унсан байна. За Пэрэндээ мөнх хоёрын хурдан хараацраг түүний ард дээр гараад ирсэн байна. Аранга аймгийн Цэцэрлэг сумын уугуул Саан бүхний олон улсын хэмжээний мастер суман алдсан адуу үржүүлгийн газрын захирал Пэрэндээ Манлживын одоо хурдан
Бэрэлдээ мөнхөйний одоо хурдан хараацраг нь гараад ирсэн байна. За Хэвэн Бүрбаатрийн хүрээ халдсамар энэ дэлгэцний харагдаж байна. Булган аймгийн Утга өндөр сумын байж Хэвэн Бүрбаатрийн хурдан хүрээ халдсамар Өвөр ханга аймгийн Дөрөв сумын бат сайхны даваад орчин хурдан зайлтмар. За ингээд үзүүрийн март 9 км явж байгаа харагдаж байна. Өнөөдрийн сонгомол дэд ангиллын уралдааны үзүүрийн уралдааныг та бүхэндээ үзүүлнэ. За энэ 10-аад адууг одоо сайхан харууллаа. За үзүүр дээр төрийн халдсамар нүүрлээд одоо гарч ирсэн байгаа. За Төв аймгийн Заамар сумын байж Эрдэнэ цэцгийн Бямбас бүхний төрийн халдсан гэдэг мөр одоо сонгомол дэд ангиллын уралдааны үзүүр дээр гарч ирсэн. Төв аймгийн Борнуур сумын байж Нарны хурд одоо үржүүлгийн газрын захирал Цэрэн Дулгарын наран гэрэл гэдэг хүний одоо унган хурдан халдсан мөр бол Эрдэнэ цэцгийн Бямбас бүхний халдсан мөр Тодмондоо яж мөнх хөтийн цэрэн живсэн аман үзүүн дээр. За Булган аймгийн Утга өндөр сумын харьяат Батбаярын ари урдны хурдан ногоомор одоо энэ жил улсын баяр нааданд одоо турлаа давхар уягаар өнөөдөр ханган бүсийн хурд уралдааны аман үзүүн дээр гарч ирж байгаа тэр цэнгэр хувцастай хүүхэдтэй аман үзүүн дээр байна. Шижир Баатрын даваа жимцгийн хурдтай хэрмэр айргийн 3 дээр байна. Булган аймгийн Утга өндөр сумын харьяат сумын одоо начин Шижир Баатрын даваа жимцгийн хурдтай хэрмэр айргийн 3 дээр гараад ирсэн байна. Хэвэн Бүрбаатар яаж байсуудгийн даруулсан. За Булган аймгийн Булган сумын яаж Баатар чулууны гүн самбуугийн соёолын хүрэн газраг өнөөдөр сонгомлын дэд ангиллын уралдааныг сайхан хөтлөөд байна. За энэ уруу дээр одоо хамаагүй шахаж болохгүй юм байгаа юм да. За хүүхдүүд бол одоо сайхан бариатайгаа яваад байгаа харагдаж байна. 24 номерт ямарчсан Төвсгөл аймгийн Аруулга сумын байж Дорд сүрэнгийн Отгон бэлгийн хурдан хээр азаргыг Отгон бямбын Ариун баяр гэдэг хүүхэд унсан өнөөдөр сонгомол дэд ангиллын уралдааны айргийн тав дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За нэг уяаны 3 мөр аман үзүүнээс Булган аймгийн 4 мөр өнгөлж эхэллээ. Өнгөн дээр нь Булган аймгийн Булган сумын Баатар чулууны гүн самбуугийн хүрээ азарг аман үзүүн дээр нь Батбаярын ариун эрдэнэ Халтармар айргийн 3 дээр Шижир Баатрын даваа жамцгийн хурдан хэрмэр айргийн 4 дээр нь Хэвэн Бүрбаатрийн хүрээ халдсан мөр гэсэн Булганы 4 мөр одоо өнөөдөр сонгомол дэд ангиллын уралдааныг хөтөлсөн. Хөвсгөл аймгийн Аруулга сумын Дорд сүрэнгийн Отгон бэлгийн хээр азраг айргийн 5 дээр байна. За 6-7-гийн мөрийг аршаасаагаас суугаад харуулъя да. За өнөөдөр ер нь 53 номертэй хүрэн азрагч ер нь тархинд дурлаж мэдхээр сайхан одоо хоолтойгооч юм байна да. За 6 дээр нь 43 номертэй мөрцөн наадлын зэрдмөр бол Өвөр ханга аймгийн Дөрөв сумын байж Бацаагны даваад орчин зэрдмөрийг Инх хамгаалангын болдорд нь байж 6 дээр 7 дээр төрийн халдсан мөр тэр цааталд нь ногоон цамцтай хүүхэдтэй наадлын ягаан малгайтай хүүхэдтэй нь бол Өвөр ханга аймгийн Уян сумын байж Даваа Нурын Баатрын одоо хурдан халдсан мөр. За энэ халдсан мөр хайрагдвал өнөөдөр Монгол улсын алдар туяа солонд одоо очих баг шүү. Заранга аймгийн Цэцэрлэг сумын уяач Пэрэнлэн мөнх хоёрын одоо хурдан хараацраг 9 дээр байгаа. 10 дээр Төв аймгийн Борнуур сумын мөнх төмрийн сайн цайгийн Бормор, 11 дээр Цаатлын цагаан Наранга аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн Лав сүрэнгийн хүү Очир сүхийн Бормор, 13 дээр Хувилгаан халдсан газар амруухан шигдэг нэг холыг харсан сэрвэлзээд орж ирлээ дээ. Төв аймгийн Алтан модог сумын Ганц сүхийн хат Баатарын Хувилгаан халдсан газар 13 дээр 15 дээр хар ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хүрэн газар орж ирсэн. Энэ бол Орхон аймгийн Баян өндөр сумын Бацхуйманган Баатрын замдан хүрэн гэдэг газрыг хишиг сүрэнгийн баяр сайхан уяаж байсан энэ ард дээр нь байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн сонгомол дэд ангиллын уралдааны үзүүрийн 5, 8, 13 энд одоо бөөм байна. За үзүүрийн азрагнаас 15-ын 13-ийн азраг хүртэл бол одоо үндсэндээ ерөөсөө л нэг 50 м зайтай. За ингээд одоо 13 адуу бөөм байна. За 14 5-ын адуунуудыг одоо сайхан харуулъя. Хурдан чандас сонгомол дэд ангиллын уралдааны 14 тав дээр нь байгаа 45 номертэй мөрдсөн Орхон аймгийн Жаргалан сумын Баяр Магна Эрдэнэ Баатрын хурдан хуул азрагын орж ирлээ. За буруу талд нь Хинтээ аймгийн Дадаа сумын уяач Батүлцгийн ориглын одоо хурдан хээр азраг мөн Өвөр ханга Төв аймгийн Баян дэлгэр сумын уяач Төмөр хотын Чадраавлын одоо хурдан зээр талцсан азрагыг Инх төрийн Чингүн баяр гэдэг хүүхэд унсан. За ингээд аршаа сууя. 13 16 адуу энд явчлаа. За 17 дээр энэ орж иж байгаа. За энэ одоо Нямсрэнгийн Насан Жаргалын одоо хурдан хээр азраг орж ирж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын уугуул Булган аймгийн Орхон сумын харьяат Нямсрэнгийн Насан Жаргалын одоо хурдан хээр азрагыг Мухлаашин болд гэдэг уяаж байсан. Эрдэнэ живийн Эрдэнэ баяр гэдэг хүүхэд унсан 16 7 дээр орж ирлээ. За ахаа дараагийнхаа хэдийг нэг сайхан харуулчих дөө. 42 номертой мордсон сайхан хээр азраг энд одоо орж ирж байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр нааданд энэ арийнхын зэрдмөр бол Орхон аймгийн Баян өндөр сумын уяа Цэвэг живийн сумын явцрын хурдан зэрдмэрийг Батаагийн ангардн гэдэг уяаж байсан. Энэ арийнх нь бол Давг сүмбэрлийн мөнгөрдөн уяачийн үеч хурлууж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уяаж Шүгэрдийн самсрынгийн загалмар байна. Өнгөрсний Лөндрөгийн дажиг наадмын сонгомол дэд ангиллын уралдаанд айраг турласан адуудаа. За энэ дэлгэцнээ харагдаж байгаа Ховд аймгийн Булган сумын аймгийн алдарт уяаж Шилгийн их чаргалын хурдан хээр азраг байна. Түүний ардтал дээр Бацаахны доржийн одоо хурдан хараа азраг байгаа харагдаж байна. За энэ харын хэдийг нэг сайхан харуулчаа тэгээд одоо уршлъя доо. За ингээд 20 дээр орж ирж байгаа мөрдийг сайхан харуулъя. За энэ бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын Дүгэр сүрэнгийн хишиг болдын хурдан хүрэн азрагыг хишиг сүрэнгийн элдэн өчрө гэдэг уяаж байсан одоо энэ наадалд нь явж байна. Тэр хамгийн цаадлаар нь цагаан цэгэр хувцастай хүүхэдтэй нэг сайхан алтар азраг нэг орж ирж байгаа харагдаж байна. За энэ ард дээр нөгөө хонгор зайр азраг 20 хэдэн номертэй мордсон Арханга аймгийн Цахир сумын уугуул Батамгалангийн сумын Адиаватын үеч хурдууж байгаа
Өмнөгөө аймгийн Хөрмөн сүмийн харьяат Монгол улсын хөдөлмөрийн Баатар, Монгол улсын Мандаа байж Хоохрын Батам сүрэнгийн одоо хурдан өргөн газраагийн орж ирж байна. Архангай аймгийн Захир сүмийн байж Ялгуусан утагт Тутамгалангийн хөө Адиавтын уйд журдлуулж байгаа. Өмнөгөө аймгийн Хөрмөн сүмийн Монгол улсын Мандаа байж Хоохрын Батам сүрэнгийн хурдан газар 21-нд дээр орж ирж байгаа юм болоо да. За ингээд өнөөдрийн баяр наадмын сонгуульд дээд ангиллын уралдааны үзүүрийн мөрдийг сайхан харуулад арын мөрдийг ч гэсэн сайхан харуулад за урьдчилаад байгаа. Өнөөдөр одоо урьдчилаад байгаа харагдаж байна. За хурдан шондоо сонгуул ангиллын уралдаанд 22 номертой Дүгэр сүрэнгийн ишиг болдын одоо хурдан хөрмөр энэ надлаар гараад ирсэн байгаа харагдаж байна. За урьдчилъя. За сонгуул дээд ангиллын уралдаанд энэ хээр халдсан газар шиг тарга одоо өнөөдөр бас харагдсангүй шүү. Ер нь сайхан тамиртайгаа бэртэй байгаа одоо харагдаж байх юм. За ингээд одоо үзүүрлүүгээ урьдчилъя. Шилгийн их жаргалын хурдан хээрмөр энэ байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадам Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн байж Хүтийн лам сүрэнгийн хурдан боромор энд одоо урьдчилж явна. За үзүүрийн 16 хол тасарсан байгаа 12 хол тасарсан байгаа ард дээр нь 3 байгаа энэ 16 дээр яваамарыг харууллаа. За одоо барайны 6-ад орж ирэхэд бол одоо үндсэндээ 9 км шахуу 8 км шахуу үлдэж байгаа юм байна. Хурдан чондоо сонгуул дээд ангиллын уралдааны үзүүрийн 15-ын уралдааныг одоо сайхан харуулъя да. За баяр наадмын хурдан мордын уралдааныг дэг журамтай сайхан зохион байгуулж энэ одоо тойрог тохой бүр дээр одоо сэргийн албан хаагчид зэвсэг түвшний 186 дугаар ангийн албан хаагчид одоо сайхан зогсож байгаа юм байна. За 39 номерт Төмөр Хотын Чадраалын хурдан зээр талцсан үрэг Төв аймгийн Баян Хинтээ аймгийн Цэгэрмандас сумын Хаян Ирвагийн амбалд яаж байсан энд одоо харагдаад өнгөрлөө. За Нэм сүрэнгийн насан жаргалын хурдан хээр азаргийн Мухлаашин болд яаж байсан 13 дээр явааны нэ. За үзүүрийн 12 одоо үндсэндээ жаахан салсан байгаа харагдаж байна. За одоо бүгдээрээ очиж одоо сайхан харуулъя. Хамгийн ард дээр нь Орхон аймгийн Баян өндөр сүмийн байж Бацгүй Манганбаатарын хурдан Зандан хүрэн газаргыг Хишиг сүрэнгийн баяр сайхан уяаж байсан инх цэцгийн гэгээ гэдэг хүүхэд усан дээр хамгийн задлалд нь уршилж байгаа. Төв аймгийн Марнуур сүмийн Мөнх төмрийн сайн зайгийн хурдан бор халдсамар байна. За Батүлзийн ориглын задгаа дэлтэй хээр азраг бол одоо энэ наа талын одоо энэ ягаан хувцастай хүүхэдтэй юм байгаа. За ингээд өнөөдөр төрийн алдсамар одоо үзүүр дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Төв аймгийн Заамар сүмийн байж Эрдэнэ цэцгийн Бямбас сүхийн төрийн алдсамар өнөөдөр сонгуул дээд ангиллын уралдааны үзүүр дээр гарч ирсэн Булган аймгийн Булган сүмийн байж Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн газар аман үзүүн дээр гараад ирсэн хувилгаан алдсан тэр цаатлаар гарч ирсэн бол Архангай аймгийн Уяач 44 номерт өмөрсөн Архангай аймгийн Цэцэрлэг сүмийн Уяач Пэрнлээ мөнх хоёрын хурдан хараа цараг инх хамгаалангийн болд эрдэнэ Уяач байсан наадад нь гарч ирсэн байна. Хоёр хүүхдээ солиод мардуулсан болоо да. Зээрдмөр одоо хараа цараг хоёрын хүүхэд нь одоо бүртгүүлэн зөрчсөн юм байна. За ингээд айргийн 3 дээр байгаа сайхан боромор бол Архангай аймгийн Хотон сүмийн бай Дулам сүрэнгийн 5 сүрэнгийн одоо хурдан боромор Дулам сүрэнгийн 5 сүрэнгийн хүү Очир сүхийн хурдан боромор ихнес сонгуул дээд ангиллын уралдааны 3 дээр гараад ирсэн байгаа. За Пэрнлээ Манлживын одоо хурдан хараа цараг 4 дээр юм байна. За ингээд айргийн 5 дээр нь бас одоо энэ галын уяндраас морцсон инх хамгаалангийн болд эрдэнэ уяаж юмсан сонгуулийн дээдийн одоо соёолон цараг их хүнснэмэр 2 хоёулаа 4 5 дээр хувилгаан халдсан дээр цаатлаараа зүдгийнхэн ганцаараа амраа өхөн яваад байгаа. За нүднийх айхтар хол хараад байна. За өнөөдөр төрийн халдсанмар хувилгаан халдсан цараг хоёрын хооронд ахаад ардын хувьсгалын 104 жилийн үндэснийх баяр наадмын шиг нэлээд ширүүхэн тулаан одоо болж магадгүй удаа харагдаж байна. Булган аймгийн Утаг өндөр сүмийн Батбаярын ариун урдны хурдан харан ногоомор өнөөдөр айргийн 4 5 руу одоо хөдөл дээр өгсөд гараад ирлээ. Ард дээр нь Шижир Баатарын даваа жамцын хурдан хээрмэр байгаа. За Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн газар бол өнөөдөр хэдэн морин адуунуудаа ерөн тун зэгсгэн уралдаж байгаа харагдлаа. За ингээд энэ их баяр наадмын хурдан чондо сонгуул ангиллын уралдаан гарааныхаа зурхай дээрээс одоо эргээд нэг нэлээд одоо явчихж байгаа харагдаж байна. За Пэрнлээ Манлжив Уяачийн Сэлэн аймгийн Шаамар сүмийн уугуул Арангай аймгийн Цэцэрлэг сүмийн уугуул Сэлэн аймгийн Шаамар сүмийн харьяат Пэрнлээ Манлживын одоо хурдан хараа цараг сонгуул ангиллын уралдааны аман үзүүр рүү орж ирсэн төрийн халдсамар хөдлөөд гараад ирсэн байна. За Төв аймгийн Заамар сүмийн байж Эрдэнэ цэцгийн Бямбас сүх энэ жил сонгуулийн дээдийн халтармар одоо Дулам сүрэнгийн 5 сүрэн додмандаад өгөөд одоо халтар халдсамар улсын баяр нааданд харигдсан бол төрийн халдсамар нь өнөөдөр өнгөлөөд гараад ирсэн байна. За Пэрнлээ Манлживын хараа цараг биеэр бол тун жижигхэн боловч энэ хэдтэй ер нь тун сайн уралдаж байна. За хувилгаан халдсан газраг айргийн 3 дээр амруу хүн шигдэг ирээд одоо нийлж байгаа харагдаж байна өө. Батбаярын жим бишрэл гэдэг хүүгийн унж хурлуулж байгаа хувилгаан халдсан газаргыг Төв аймгийн Алтан булаг сүмийн уяас Ган хуйгийн Пүрэв цэнд гэдэг залуу уяас солгогийн тааруулдаг. За Ган хуйгийн Пүрэв цэнд бол одоо үнэхээр сайн уйж байна. Хувилгаан халдсан газарыг үзүүр дээр одоо ийш тийш хараад одоо сэтбэлзээд орж ирж байгаа харагдаж байна. За төрийн халдсанмар нь одоо буруу талдаа юм байна. За халдсан газрыг аман үзүүн дээрээ Пэрнлээ мөнх хоёрын хурдан хараа цараг 3 дээр за 4 дээр Булган аймгийн Утаг өндөр сүмийн харьяат Батбаярын ариун урдны хурдан ногоомор 2 жилийн өмнө энд одоо Наснымар аман үзүүн дурталж байсан ногоомор айргийн 4 дээр байна. За айргийн 5 дээр Шижир Баатарын даваа жамцын хурдан хээрмэр
Очир цүхийн Ягамар 6 дээр 7 дээр Өвөрхангай аймгийн Уян сумын байт Аваа Нурминган Баатарын хурдан халдсамар өнгөрсөн жил Увсын 100 жил 10 дотор хурдасан өнөө жил Улсын баяр наадны айргийн 5 дурдсан мөр шүү халдсамар за наа талаар нь зээрд мөрийг ахаад хөдлөгдөө Өвөрхангай аймгийн Дөрөг сумын байт Бацаахны даваа дөржин одоо хурдан зээрд мөр их насны мөрдийн сонгуульд ангиллын уралдааны 7 6 дээр гараад ирсэн байна 7 дээр Аваа Нурминган Баатарын халдсан за наа талаар нь Дөвөө аймгийн Борнуур сумын байт Мөнх төвний сайн заяагийн хурдан мормор байна. За ингээд Булган аймгийн Булган сумын байж Баатар чулууны гүн самбоогийн хурдан өрн азраг өнөөдөр энэ их баяр наадмын хурдан чандас сонгуульд ангиллын уралдааны 10-аар явж ба. За дугаараа тодмондагийн унган Хинтээ аймгийн Дадал сумын байж түүнийхөө Батулд зин ориглын одоо хурдан алтар азрагын ард дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнөөдрийн одоо сонгуульд ангиллын уралдааны зул цадардаг үедээ үзүүрийн хэд бөөгнөрөө дугаа харагдаж байна шүү. 4 номертой тодногоо хувцастай хүүхэд байна. Орхон аймгийн Баян өндөр сумын байж Бацүхийн Мянган Баатарын зандан өрн гэдэг газарга Улсын баяр наадмын сонгуульд дунд ангиллын уралдаанд 2023 онд 10 турталж байсан баг шүү. Орхон аймгийн Яргалан суманд болсон улсын бүсийн хурд уралдаанд Баян өндөр суманд 2 жилийн өмнө мөн 10 турталсан баг шүү. За ингээд төрийн халдсан мөр айргийн дөрөв дээр гараад ирсэн Батбаярын гарын өрдний хурдан ногоомор 3 руу орж ирлээ. За энэ өдрийн баяр наадмын хурдан чанд сонгуульд ангиллын уралдааны үзүүрийн уралдаанч мөн сонирхолтой болох нэ. За баяр наадмын сонгуульд ангиллын уралдааны үзүүрийн адуунууд одоо ерөн шийдэгдэндээ 2 км үлдсэн байгаа харагдаж байна. Барины 6 2 км 400 үлдсэн Өвөрхангай аймгийн Уян сумын байс Аваа Нурминган Баатарын халдсамар бол Хөвсгөл аймгийн Алт сумын байс Дондвын бүрв дөрж гэдэг үний одоо унган адуу ширээтэй жандман дамагтай улсын бүсийн нааданд 2 удаа 10 дотор хурлаад энэ жил улсын баяр нааданд 5 дуртасан халдсамарыг Монгол улсын алдарт бай Шарвжинцэн Мадамж өнөө висэн айргийн тавтаар төрийн халдсамар 4 дээрээ байгаа харагдаж байна. За 6 дээр нь Бацүхийн Мянган Баатарын зандан хүрэн азраг 6-аар орж ирлээ. За энэ бол одоо ихэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унган цагаангүү байх шүү. Энэ одоо хурдан хүрэн азрагны ихэн. За ингээд 7 дээр Мөнх төвний сайн заяа уяач хурдан алдсан азаргаа Шуранка алдсан азаргаа аман үзүүн дурдуулсан бол Бормор сонгомдын дайд ангиллын уралдааны 7 дээр Баатар чулууны гүн самбоогийн хурдан хүрэн азраг 8 дээр байгаа харагдаж байна. Хэдэн сайхан одоо морьтой 2 3 азраг уралдаад байгаа харагдаж байна. За энэ айргийн 3 дээр яваа хатан сүг тамхтай хараад бол одоо айргийн 3 дээр яваад байгаа энэ биер их жижиг юм одоо тэгээ сэрвэнд ортгүй юм байсан юм байна л да. За энэ Арангай Сэлэн аймгийн Шаамар сумын харьяат Пэрэндэ Мөнх хоёрын одоо хурдан хараацраг айргийн 3 дээр за төрийн халдсамар аман үзүүн дээр гарч ирсэн байгаа харагдлаа. Хувилган алдсан азраг наадалд нь одоо жолоо докторч байгаа харагдаж байна. Төв аймгийн Алтан булаг сумын байс Ган хуйгийн бүр үзэндийн үйсэн Батбаярын Жим Ширэл гэдэг хүүгийн унж хурлуулж байгаа. Ганцхийн Адбаатарын хувилган алдсан азраг өнгөрсөн жил төрийн их баяр нааданд одоо айргийн аман үзүүн дурлаад их хурд дурлаанд 3 дурдсан. За өнөө жил Монгол төрийн их баяр наадмын сонгомлын дайд ангиллын уралдаанд 4 магнат дурдсан. За халдсамар аман үзүүн дээр очиод нийлсэн. За хурдан хараацрагыг 3 дээр одоо авчираад сахуулаад нийлүүлээ. Энэ Хамуулангийн болдорд нь яаш. За 4 дээр Батбаярын арилтны ногоомор. За Өвөрхангай аймгийн Уян сумын байс Аваа Нурминган Баатарын халдсамар ч 2 чих одоо дараад байдаг ер нь тун зөрөгтэй мөр байгаа харагдаж багч вэ. За айргийн 5-ын ард дээр Бацүхийн Мянган Баатарын зандан хүрэн азраг 6 дээр байна. За өнөөдрийн баяр наадмын сонгуульд ангиллын уралдааны зул задардаггүй. Зул задардаггүй уралдаан гэж бол одоо энэ уралдаанд ер нь тун байсангүй. Харин өнөөдөр сонгуульд ангиллын уралдаан бол Төв аймгийн Алтан булаг сумын байж Ганцхийн Адбаатар Сагуур гэдэг азрагных нь одоо төл. За энэ бол одоо 75 та азрагта энэ жилийн төрийн их баяр наадмын төрөв Ган хуйгийн бүрв зөндөө яаж байсан Батбаярын Жим Ширэл гэж Төв аймгийн Ухтаал цайдан сумын харьяат Сумын мандаа начин ирээ Түмбэн Батбаярын хүү Дааган хэмээх Батбаярын хүү Жим Ширэл уяа унаж уралдаж байгаа. За өнгөн дээр гараад ирсэн хувилган халдсамарын төрийн халдсамарыг аман үзүүн дээр авчираад нийлүүлээ. Төв аймгийн Заамар сумын байж Эрдэнэсгийн Мямбасгийн хурдан халдсамарыг анх төвшингийн Наранбаатар гэдэг хүүхэд унаж уралдаж байгаа. Пэрэндэ Малживын одоо хурдан хараацраг айргийн 3 дээр Батбаярын арын өрдний ногоомор 4 дээр Өвөрхангай аймгийн Уян сумын байж Аваа Нурминган Баатарын хурдан халдсамар айргийн 5 дээр гараад ирсэн бол за Бацүхийн Мянган Баатарын хурдан хүрэн азраг 6 дээр Мөнх төвний сайн заяагийн хурдан мормор 7 дээр байна. За оруулаад араас нь одоо 50 шиг ороо явчих. За үзүүрийн 7 тэр 14-ийн. За ингээд 11 адуу өнөөдөр барины 6 одоо 1 км үлдэж байгаа харагдаж байна. Шандас турдан хөлөгмөрдийн сонгуульд ангиллын уралдаан барины 6 за Шижир Баатарын даваа жимцээ хурдан хайрмар 11 дээр Баатар чулууны гүн самбоогийн хүрээ азраг 10 дээр Тодмондоо яаш Дулан сүрэнгийн лав сүрэнгийн хүү очир сүхийн мормор 9 дээр за Тодмондоо яаш
Батүрлийн Матулцгийн хүү оргилын хээр азраг 8 дээр байна. За үзүүрийн 7 энэ. За энэ хүү Сонгомбол дээд ангиллын уралдааны үзүүрийн уралдаан одоо үзүүштэй уралдаан болох нэ. 6 дээр Төв аймгийн Борнуур сумын Мөнх Төмрийн сайн заяагийн хурдан мормор 6 дээр яваад байна. За ингээд хөдлөсөн жоохон зайтай дагаараа харин өстой жоохон зайтай цаатлаа бариад. За ингээд өнөөдрийн баяр наадмын Сонгомбол дээд ангиллын уралдаан Төв аймгийн Алтан булаг сумын байж ганц бүхий Хатбаатарын одоо хувилгаан галзсан газраг өнөөдрийн баяр наадмын Сонгомбол дээд ангиллын уралдааныг өнгөлсөөр барайны 6 доод дорж ирлээ. Булган улсын баяр наадмын 7 дурдсан Булган аймгийн Утга өндөр сумын байж Батбаярын ариун өрдний хурдан ногоомор аман уцуун дээр угаал төрийн халдсан мөр Өвөрангай аймгийн Уян сумын Даванрын Баатарын хурдан халдсан мөр 2 3 4 дээр. За өнөөдөр хэдэн өрн зэр татуунууд өнөөдрийн өнгөний уралдааныг одоо тодорхойлохондоо за ингээд Төв аймгийн Алтан булаг сумын байж ганц бүхий Хатбаатарын хурдан хувилгаан хадсан газраг энэ өдрийн баяр наадмын Сонгомбол дээд ангиллын уралдааны түрүү магнат хурдан орж ирж наадамчин олноо вэсэж байгаа мчиг манай зураг дачин дуранд харуулж байна. За ер нь бол одоо хувилгаан хадсан газраг тэгний хараад сурмуус нь одоо Атрэг өмөрдсөн өнөөдрийн хувилт уралдаан түрүү магнат хурдан наадамчин олноо вэсэж байна. Батбаярын жим бишрэл гэдэг хүүхэд өнөөдөр Төв аймгийн Алтан булаг сумын байж ган үеийн бүрүүцэнд үйж түрүү магнат хурдуулаа Даванрын Баатарын халдсан мөр аман хүзүү төрийн халдсан мөр 3 турдалдаа Төв аймгийн Замар сумын Эрдэнэцгийн Бямсгийн халдсан мөр 3 Төв аймгийн Борнуур сумын Мөнх Төмрийн сайн заяагийн хурдан мормор айргийн 4 турдалдаа Булган аймгийн Утга өндөр сумын байж Батбаярын ариун өрдний хурдан алтар мөр айргийн 5 турдалдаа Хар ногоомор айргийн 5 турдалчлаа. За 6 Булган аймгийн Утга өндөр сумын байж Шижирбаатарын Даваажмцын одоо хурдан хээрмөр 6 турдлан орж ирлээ. 7-д нь Батүрлийн Матулцгийн хүү оргилын алдар азраг 7, 8-д нь Бат Сүхийн Мянган-Баатарын хүрээ азраг 9-д нь Харангай аймгийн Хотон сумын Дулам сүрэнгийн Дав сүрэнгийн хүү Очир Сүхийн хурдан бор, 10-д нь Сэлэн аймгийн Шаамар сумын уяач Пэрэндэн Мөнх хоёрын хурдан хар, 12-д нь Булган аймгийн Булган сумын Баатар чулууны гүн самбуугийн хурдан хүрэн азраг 12 турлалаа. За яваад аргийн мөрний хашаанаас үзүүлье. Сонгомбол дээд ангиллын уралдааныг эн телевизээс одоо шууд амжуулан үзүүлж өнөөдрийн наадам уралдаан одоо сайхан боллоо. Тэгээд хурдан шандас Сонгомбол дээд ангиллын уралдаанд Төв аймгийн Алтан булаг сумын байж ганц бүхий Хатбаатар хувилгаан халдсан заргаа төрүүлглээ. Баяр хүргэе. За баярлалаа. Эрдэнэтотойгоо 50 жилийн хойгоор Сонгомбол дээд ангил сайхан төрүүлглээ. Баяртай. За энэ жилийн хувьд одоо хурдан сайхан байлаа тийм ээ. Яа тэглээ одоо. Улс үсэд хэдгээ харагдав? За энэ чинь 6 дахь. Ер нь болцоохон л улс их хурд гэж явцсан. Эрдэнэттэй 2 дахь удаага одоо даагаана гэж уралдаж сайхан төрүүллээ. Эрдэнэтэд өмнө нэр нь яаж уралдаж байгаа юм? 24 он. Эрдэнэтэд зоос сурын ард дээр амууж үзсэн. Тий. Тэгээ сая бол улсдаа төрүүлсэн боллоо. Ер нь төрүүлэх болов гэж бодож байсан. Тэгээ сайхан бариатай сайхан төрүүллээ. Өнөөдрийн одоо наадамд таны морийг унж хурдлуулсан хүүхдийн татаагаар тийм ээ. За одоо манай фракц ч одоо цомхон мөртлөө тийм хөөрхөн дандаа сэтгэлтэй усууд байдаг. Манай уяач дүү бүрөвцөндтэй баяр хүргэе. Одоо унаач одоо манай Төв аймгийн Угтаалын одоо олон түмнээ Дааган багийн гэж танигдсан Дааган багийнхаа хүүхэд чин бишрэлттэй одоо бас баяр хүргэе. Одоо хамтдаа л бүгдээрээ л одоо сайхан сэтгэл гарны сайхан уралдаж байна. Ер нь өнөөдрийн наадмын зохион байгуулалт бусад насанд одоо танай галын морд сайхан уралдаа бас тийм. Оо сайхан уралдаа бас манай алзаа азар цагуурын төлөөс бас ганц нэг үрээ орж ийн. Тэгээ ер нь бол хангаа газар цагаагаар бас сайхан байдаг болохоор одоо наадасаа гэж байгаа юм шиг цаанаасаа цагаагаар сайхан байлаа. Амьсгаатай сайхан байлаа тий. Одоо зарим газрыг харж байхад бас агтар халуунч бас малд бас чангал харагдаж байгаа. Энд бол үнэхээр одоо сайхан байл. За амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдөр Төв аймгийн Борнуур сумын уяач сайн зээгийн Сүхбаатар хурдан боруурыг азаргаан ам үзүүлсэн Сонгомбол дэдэд борморын айрагдав. За баярлаа. Баяртай байна. Боруур маань өнөөдөр сайхан явж айрагдлаа да.
төрийн төм ихэдтэй сайхан оролтлоо. Баяртай байна. За буруу үрээ чинь ер нь ямар удам өгшөлтэй унад нь яаж уралж байсан бэ? За удам өгчлийн хувьд эцэг нь хийм бол Төв аймгийн Баян цогтын өндөр ганахаас нэг хээр атраг авч ирсэн. Тэр эцэг нь юм байгаа. Их нь болохоор манай өөрийн унгангүү байгаа. Тий. Сайхан байна да унгаа дуура сайхан наадж байна. Амжилтын талаар гэх юм бол энэ цээжийн хойд үстэй зал өөрөө харигдаад, хан гардад харигдаад өнгөрсөн жил баруун бүсэд эсээр төгсөн. Тий, эсээр төгсөн тий. Энэ жил сайхан харигдлаа да. Ахын чи хүүхэд унж уралж. Тэгээ манай ахын хүүхэд Ширнбаатарын төр мандах гээд манай дүү унж уралдлаа сайхан байна. Тэгээ би энэ наадамд Эрдэнэт 50 жилийн од 3 адуутай ирлээ. Азраг маань ам үзүүл эхмөр маань 16-аар тавьгаад сонгомдоо найрагчлаа. Сайхан баяртай байна да. За олон хариг төрөө. За баярлалаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын сонгуул ангилалд Өвөрхангай аймгийн Уян сумын үеэс Даваа нурын Ганбаатарын хурдан халдсамаар одоо сонгуул ангилалд аман үзүүлээ. Баяр хүргэе. За баярлалаа. Халдсамаар Өвөрхангай аймгийн Уян сумын аймгийн алдартай биш. Даваа нурын Ганбаатар гэх юмраа. Унгын эзэн Сүхбаатар аймгийн Хөвсгөл аймгийн галцсан Дондын бүрдэрж гэж. Хүний унгаа одоо өнгөрсөн жил галтын мандрах шиг найдсан өнөө үл авсан юм. Энэ эцгийн баяр наадманд хариг. Тэгсэн усагаан наадам наригдаад өнгөрсөн жил усын 100 жил 8-д орсон байна. Тэрний жил улсын баяр наадам 5 цар дахиад энд ханган бус дээр жам үзэтлээ. Халзан мөрмөн харигдсанаар. Гамбах мөр халдартай биш юм халзал хангалаа. Дээд нас тийм ээ. Тий. Сайхан байна. Амжилт төсөө олон хариг За. төрөө та. За баярлалаа. За ингээд өнөөдрийн баяр наадманд Булган аймгийн үеэс Батбаярын ари өрдмийн хурдан харна номер 2 дахь удаа Эрдэнэт тийм бүсийн наадманд хайрыг турлаа. За баяр хүргэе. За баярлаа. За тэгээ энэ домны алтар мөрчөө савгийн даваа нэм дүүгээс мань ирсэн. Тэгээд Ахиавар Үлжибаатар дүү маань ууж сайхан урдлуулж энэ улсын наадам 7-оор давхиж илгээлтийн эцдээр бас аман үзүүлсэн. Тэгээ энэ жил бол ингээ сайхан хайргийн таваар давхлаа. Тэгээд нийт орхончуудаа, нийт болгончуудаа одоо баяр наадмын мэнд хүргье. Таны харна номер сайхан баярлуулж байна. Ер нь энэ жилийн улсын наадмаас өмнө хавар энэ төр уралдсан уу? За энэ жил оролдоогүй дэ үндсэндээ шууд улсын баяр наадамд очиж нөгөө дэлхийн адууны өдөр тэгээд дахиж одоо миний хэвлэх мөрч олон сайхан баярлуулж байна. Аймаг сум олон сайхан одоо эзэн хүлэг одоо нэг 30 гэдэг шиг энэ сайхан мартагаа одоо очроод ингээ сайхан Монголоос энэ үндэсний өв соёлоод дээдэлж энэ сайхан одоо өвдөж яваа мөртөн монголчуудынхаа бас уяачтайхаа дунд ороод ингээ хичээж байна. За баяр хүргэе. За баярлаа. За халзан мөрний эзнээс одоо ярилцлага авъя бас. За ингээд өнөөдөр Төв аймгийн Заамар сумын Эрдэнэ цэцгийн бямсгийн төрийн халдсан мөр одоо энэ уралдааны айрыг турлаж наадамчин олноо байсгалаа. За баяр хүргэе бямсгүй яшид одоо баяр хүргэе өнөөдөр улсынхаа наадмын төрийн халдсан мөрөө энэ наадам сайхан айрыг дуулаа. Оо баярлалаа. Эрдэнэтийн 50 жилийн од ирж сайхан төрийн азмаар маань гурд орлоо. Маш их баярлж байна. Өөс уран таруулсан мөнхтэн зэрэнжүү гэдэг тод найздаа маш баярлж байна. Одоо энэс л жаргал гэж юу явах вэ одоо. Хайртай боллоо. Одоо дан уяагаар урлаа. Дан одоо төрийн наадмаа мордуулах гэсэн чинь бас ойр зүрх бие мэд болохгүй болоод тэгээ төрийн наадмаа оруулах чадаагүй. Тэгээ сая хангаан бүстэй ингэж ирж уралдаж арийн гурд орлоо. Сайхан байна. Өөрөө чинь одоо бор азраг бас зүүн бүсийн хурд уралдаанд харигдсан байна тийм ээ. Оо тийм ингээ одоо Монгол улсын алдартай ихтэй цолны бодол хангасандаа маш их баяртай байна. Тэгээд одоо энэс л жаргал гэж юу хоо бас үгээр хэлэхгүй баярлаа л энэ. Тэгээд заамарчуудаа эдэнчүүдээ бүгдэнд нь баяр наадмын төргий сайхан байна. За сайхан наадаа. За уралдаан зүгт өөрийгөө танилцуулахгүй юу? Намаа анх Төгшингийн Наранбаатар гэдэг. За Наранбаатар ер нь хэдэн жил мөрөнд жин урд нь ер нь яаж уралж юу? Зөндөө хайр зүг авсан шүү дээ. Сая хоёрын төрүүлсэн те. Сайн жаргалын анх хоёр гээд манай ахын маань сая үрээг манай төрүүлсэн. Сайхан дөрүүс юм байна тий. Хоёрын төрүүлсэн. Хаан сурдаг вэ? Туу амжилт. Сэрэлэнтэй. Хичээл орох боллоо шүү дээ. Маргааш хичээл орлоо шүү. Маргааш ярьж болоогүй баха те. За амжилт төсөө. За ингээд өнөөдөр сонгомл дэд ангиллын уралдааныг бид та бүхэндээ шууд амжуулан үзүүлснээр энэ ТV телевизийн уран бүтээч хамт олон 47 хүний баг бүрэлдэхүүнтэй за хурдан мөрний уралдааныг хариуцаж ажилласан инженер Утганбаатар, ерөнхий найруулагч Баатар сайхан, зураглаач, дууны найруулагч гэд бүх арын албаны хүмүүстэй 47 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн баг хамт олондоо 3 өдрийн турш 6 нас
3 ангиллын уралдааныг чанарын өндөр түвшин сайхан дамжуулан үзүүлсэн хамт олондоо нийт эрдэмтдүүдийнхээ нэрийн өмнөөс цоцсодоо баяр хүргэе. Өнөөдрийн бидний нэвтрүүлгийг 3 хоногийн турш хүлээн авч үзэж хурдан морины уралдааныг НТV телевизээр үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Ингээд наадам энэ хүрээд хурдан морины уралдаан өндөрлж байна. Нутаг усаан дуудуулж, төрлөг нутгаан дуудуулж, түрүү айраг турдалсан хурдан хөлөг мордын шагналыг гардуулж, эзэн уяачдад шагналыг гардуулж, цолыг одоо дуудах, шагнал гардуулах ёслолын ажиллагаа төв цэнгэлд хүрээлэнд үргэлжлэнэ. За энэхүү баяраар одоо та бүхэнтэйгээ эргэн уулзъя.